Сайн бацхан уу ирхэн өндөд найзуудаа. Энэ подкаст маань шинэхэн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ подкастыг би та бүхэн анзаарсан бах орчноо солисон. За бид одоо өнөөдрөөс эхлээд хотын төвд Баянгол зочид буудлын хойдолд байрлах The Corporate зочид буудлын Chairman ресторанд бэлтгэдэг болж байгаамаа. Ингээд Chairman ресторанынхаа хамт олонд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Ийм сайхан дэмжлэг үзүүлсэнд. Ингээд нэвтрүүлгийнхаа зочныг та бүхэндээ танилцуулахад маш их таатай байна. Миний хүндэлж явдаг нэгэн эрх мэгээ урайд сууж байна. Миний багш, зураач Самбуугийн Машбат ах маань өнөөдөр миний урилгыг хүлээж аваад надтай захан хууч хөрөхөд сууж байна. Бид хоёрын яриа мэдээж гол төлөв уран зургийн том агуу ертөнцийн тухай. За өнөөдрийн байдал өнгөрсний түүхээс бас нэлээд ярих болов гэж бодож байна. Сайн байна уу танд багшаа? За сайн байна. Сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. Сайхан. Их олон баяр өнгөрлөө. Тэгээд энэ олон баяруудынхаа мэндийг танд юуны өмнө уламжилж өгье. За баярлалаа. За олон жил уулзаагүй найз нөхөд, олон жил уулзаагүй дотны хүмүүс уулзахаараа юу вэ сонь сайхан гэж яг мэдлдэж штэ нэг орчин үеэр тий. Танаар юу вэ сонь сайхан, юу хийж байна? Урлаг уран бүтээл өндрөө. Сони юм бол зөндөө байна. Энэ өнгөрсөн хэдэн жил бол урлаг амьдрал тэгэл ер нь сүүлдээ тэр нэг бас нэг урлагийн урлаг мурлаг яриад байгаа хүмүүс чинь нэг улс төр гэдэг хүндээ байдаг шал хотлоо юм биш. Улс төр чинь урлагт аягүй их нөлөөлдөг юм байна. Улс төр. За эдийн засаг бол мэдээж хэрэг байгаа тэр чинь. Тэр зах зээлийн тэр нэг арт бизнес гээл те. Макро эдийн засаг гээл тэгэл нэг менежмент маркетинг гэдэг нэр гэл урлагт бол маш их нөлөөлнө эдийн засаг. Харин улс төр бол бас нөлөөлж байна. Тий. Улс төр гэхдээ эн чинь одооноос тэгж нөлөөлж байгаа хэрэг биш баха. Та нарыг одоо жишээлбэл оюутан байхад та нарыг яг энэ чөлөөт уран бүтээлч болж байхад бас л улс төр нөлөөлж ирсэн. Тэр чинь мэдээж тий улс төр нөлөөлөл одоо тэр хуучин нийгэмд бол одоо өнгөрсөн нийгэмд бол 20-р зуунд бол улс төр бол нэг одоо Монголын хувьд бол нөгөө зөвлөх хадгалт ус гэж агуу гүрэн байсан. Тэрний бүх нөлөөлөл Монголд ирсэн шүү дээ. Хэдэн социалист орнууд ирсэн. Тэрний хайж байгаа бас нэг үзэл суртал гэж яг тэр том ирсэн байхгүй. Тэр бол үзэл сурталаар бол тэнд бол байсан. Одоо бол тэр үзэл суртал нь байхгүй болцсон. Одоо л чөлөөт болсон учраас тэр нийгмээ дагаж нэг хэсэг нь урсан шүү дээ. Одоо нийгэм чинь мундаг том урсгал гэж бодъё л да. Тэгэхэд бол нэг мөчөр одоо навч ингээд хөнгөн шингэн юмнуудыг урсаад явчих шүү дээ. Энд чинь нийгмээ дагаад урсаж шүү дээ. Тэрнтэй адилхан бас энэ нийгмийг дагаад энэ урлаг бас урлаг гэж биш ёо. Яг нөгөө урлаг гэдэг нэртэй тийм одоо юунууд бүтээгдэхүүнүүд урсаад явчихдаг байхгүй юу. Тэр нэг хад чулуун бол хүнд юмнууд нь урсахгүй шүү дээ. Тэр одоо тэр нийгмийг бол урсахгүй. Тэр бол бас ингээ хоёр янз байх шиг байгаа. Байх шиг одоо байгаа. Гурав дахь нь болохоор ерөөсөө аль алийн зохицуулдаг. Тэр нийгмийг зохицуулдаг, урлагийн тал дээрээ зохицуулдаг, эдийн засгийнхаа бас нэг бүх одоо үндсэн тий өгөгдхүүн одоо юу гэдгийг тэр одоо эдийн засгаа шийдчихдэг амжиргаа эдгээр орж шít. Тийм гурван янз л ингээ юм болчиход байгаа юм да одоо л. Зарим нь бол цэвэр урлаг гэдэг юм. Зарим нь бол одоо юу мөнгө хөөчлөө. Зарим нь бол энийг л хийя. Энийг хийх юм бол одоо бас нэг яг мөнгө өгдөг нөхдүүд нь биш. Зарим нь аль алийн зохицуулаад явдаг. Энэ гурван тийм юунд орчлоо. Гэхдээ энэ бол нийгмийн тийм. Энэ бол байх ёстой юм. Гэхдээ хэмжээнээс шалтгаална. Эрүүд бол шүүмжилт тийм реализм гарч ирсэн байхгүй юу? Шүүмжилт реализм. Шүүмжилт реализм одоо байхгүй болчихсон шүү дээ. Одоо нэг жоохон парад маягийн одоо элеглэл маягийн юм ингээ гарч ирээ те. Гэхдээ тэр нь одоо жишээлбэл шүүмжилт юм уу шүүмжит гэдэг ингээ хоёр үг байгаа юм л да. Тэгээ би шүүмжит гэдгийг дуртай. Шүүмж сайн мог нь бүгдийг ингээ хэлж. Шүүмжилт реалист одоо тийм бүтээл бол ер нь харагдахаа болчиход байна. Хэдхэн зураач хийж байна. Таны яг би энэ шүүмж гэдэг зүйл дээр санал нэгтэл байна л да. Аливаа салбарт дуугжимч бай, уран зурагч бай, шинжлэх ухаанч бай, ер нь ингээд бүх салбарт шүүмж байх ёстой. Тий. Энэ шүүмжийг төдийлөн хүмүүс бас хүлээж авах дургүй юм шиг санагдав. Дургүй. Айгуу дургүй. Хүнд штэ тэр чинь. Хүнд штэ.
Яг үнний нийлчгээ. Хүн чи өөрөө хажуунаас хардггүй юм чи. Тэр хүнийг одоо жишээл одоо нэг юугаар ингээд шүүмж яаш шүүмжч одоо сайн мутаад байгаа шүү дээ. Сайнын чилэн муугийн чилэн дүгнэлт хийн тийм үү. А тэгтүүлээд хүн их дургу. Хүмүүс ягаад дургу? Өөрөө хийх дургу байхгүй. Тэрийг ярих дургу байхгүй. Тэрийг ярьснаас тэр модны зураг зураад байжсэн тэр. Одоо тэр худалдах ч юм уу. Арилжааны. Тий, арилжааны зураг бас арилжааны гэсэн мөртлөө бас арай өөр бас нэг жоохон тэгээд тэр нэг уран зураг дээр бол их буруу ингээ ойлголт авсан байна. Модерн уран зурагч шиг, контемпорари зурагч шиг. Энэ нь байж болохгүй юм байхгүй. Тэр модерн одоо тэр нэг юу модернизм бол өөр. Модерн гэх юм бол бас нэг орчин үеийн бас нэг нэг өөр тэг ерөнхийд нь ингэсэн орчин үеийн юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр модерн уран зураг гэхэд одоо хаашаа ч юм бэ. Тэг ер нь тэгээ уран гэдэг үг бол жоохон ялуун санагддаг. Уран баримлч шиг. Тэгээ яг тэр уран гимнастик бол өөр шүү дээ. Хэрэглийн гимнастик уран зураг дээр бол тэгж уран зураг гэдэг заавал тийм уран ялах уянга айлтай байх юм уу? Эсвэл тэр Пикассогийн Герника зургийг уран зураг гэхдээ би бол уран гэдэг үгийг хасчмаар байгаа байхгүй. Бодит зураг. Тэр бодит зураг бол ерөөсөө харахтал аймаар зураг байхгүй. Бодит юм 37 он тэр яаж яасан Герникаг яаж бөмбөгжсэн тэрэнд л Пикассо ч өөрөө тэгээд тэрэнд атгатал тэрний сэдвэр зурсан. Тэрх алдарсан тий. Таасаа ингэж хэллээ шүү дээ ингээд. Маш их ер нь зах зээлийн чөлөөт нийгэм рүү шилжснээс хойш уран зургийн өөрөө ингээд салбар ертөнцөөс маш их урсгалууд бий болсон шүү дээ. За ингээд түрүү хоёлаа ярьлаа модернист, contemporary гэл те. За панк рок гэл зөндөлөн гарлаа. Тооч харахгүй их. Гэхдээ хүн тийшээ ингээд салаа зам дээр ирээд чи модернист болох уу нэг бол уран сонголгоороо явах уу гэдэг. Заавчгүй сурах ёстой суурь нь бол сонгодог үстэй. Ерөөсөө реализм. Тий бодит. Яг өнөөдөр натюрморт пейзаж яг зур. Яг ингээд тэр хамгийн үндсэн тэр чадварыг л эзэмшсэн байна. Тэр чадвар байна шүү дээ. Тэр одоо тэр техничность гэж байна. Мастерство гэж байна. Энэ хоёр бол бас хоёр өөр мөртлөө хоорондоо холбоотой юм. Тэгэхээр л одоо тэр одоо нэг реалист суурин дээр суурилахгүй бол энэ хүн бол яг ингээд яваад байл та хамаагүй тэгэл ингээд юугаа зураал ингээд тэрийг ингэж тайлбарлаад тэр Европын цэцэн ухаан философиорын тайлбарлал Азийн гүн ухаанаар тайлбарлаад тэгээд яваад иж болно. Гэхдээ яг тэр одоо жишээлбэл тэр чинь нөгөө шин чанараар яваад байна шүү дээ тийм ээ. А тэр мөн чанар нь болохоор бол өөр ухтхан болчихж байгаа байхгүй юу. Цаана мөн чанар дотоодынхтой холбоотой. А тэгэхээр бүр сүнслэг чанарыг бол бас нэг өөр болчихчих тийм. Тэгэхээр бол заавал бодит юм дээр бол түшгэлдэг юм да. Би энэс болж нөгөө бас нэг хин эднэртээ муудчихсан байхгүй. А энэс чи бол маш их хүмүүс санал зөрөлддөг. Тийм. Тангарч тасардаг тохиолдлууд. Бид нар чинь нэг сургалтын дээр бас зөрөлдөө тэгээд ингэжсэн байхгүй. Та яг сая зөв асуудал хүндэж байна л да. Сургалт гэж байна. Тийм. Орчин үеийн одоо энэ соёл урлагийн сургалт яадаг юм би мэдэхгүй. Гэхдээ хувийн одоо сургалтууд маш их нэгдчихлээ шүү дээ. Зарим сургалтуудыг хараад тахт энэ сонгодог реализмыг чи үгүйсгэж шууд одоо ингээд төтлөөд тэр нөгөө дараах нөгөө салбарлууд руу чиглүүлээд шүү хүүхдүүдийг. Яг тийм юу 90 оноос хойш бол яг тиймэрхүү юм тохиолдсон. Зарим нь бол за анхны одоо жишээл дөрвөлгөр дээр их дөрвөлгийн сургууль анхны хувийн сургууль байгуулах гэж байсан. Дараа нь дахиад ясан тий нөгөө орчин үеийн модерн арт гэдэг ингээд хоёр янзын урсгал яагаад ингэж зөрөлдөж байгаа юм л та. Гэхдээ ер нь яг ингээ амьдрал дээр бол зураач хүн байна шүү дээ. Зүгээр л адын наацхан нэг байгалыг очиод ингээ зурчдаг. Зүгээр нэг талигачийн зургийг сайхан зурчдаг л байх хэрэгтэй байхгүй. Эсвэл нэг хүний хөргийг маний хайртай хөөхний зураадаг гингууд нь зураал хийчих хэрэгтэй л байхгүй. Адилхан зураал хийчих хэрэгтэй. Ер нь бол хамгийн доор гэхэд тийм үү? Наазах юм тий. Наазах юм зөв Наброска татаа тий. Тэр хүний хөрөг мөргийг зүгээр ингээ сайхан ягаад ваа миний хайрт мэг ингээл гоё баярлна шүү дээ тий. Тэгэх чинь тийм чадваргүй хүмүүс бол
амар мундаг зураач нар болцсон тий. Болцсон байна. Болцсон байна. Тий. Тий аюугаа тийм би бол миний найзууч би одоо бас нэг дүүнэр мөн тий зураач бас ингээд үзэгддэг байхгүй юу. Гэтэ олон биш. Зөв. Гэтэ би бол ингээд заримдаа бол хэлдэг. Тэгэхээр бидний чиглэл өөр мөр гэл ингээд яг ингээд тэгэл яг нэг найзын дундаа гэх юм уу, найрын дундаа гэх юм уу, тэгэл нэг бие нэг ингээл нэг ингэж яахгүйгээр тэгэл хүнд итгэл маягаар тэгэл яриа өрн дуусч байгаа юм л да. Өрнөд эхэлдэг байхгүй баг гэл. Тэгэл дуусч байгаа байхгүй. Тэгэл нөгөө одоо би чи найзын ч юм уу, дүүн ч юм уу одоо юу ч шавж байдаг юм уу те. Эсвэл манай нэг ах зураач байдаг юм уу. Тэгэл янгаш. За эмхтэй зураач бас нэг хүнд итгээ те. Тийм юм дээр асуудал айгүй эмзэг штэ. Айгүй хэцүү. Энэ бол мөнхийн асуудал байхгүй. Мөнхийн маргаа. Хэн ч хэнийг өөрийгөө өмөрч болно. Жишээлбэл зураач хүн гэж байна. Уран бүтээлч хүн гэж байна. Урлаг бүтээгч гэж одоо тийм миний хувьд бол тэгж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр л тэрнтэй адилхан зураг, уран бүтээл, урлаг гэж гурван юм байна л да. Тэр чинь нэг л агаар нэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол урлагийг хэмжих бол ялангуяа дөрсгөө урлыг хэмжих бол нэг хэдин комиссд орсон, жюрид орсон хүмүүсээр хэмжигдэхгүй л дээ. Жишээлбэл олон улсад ингээл одоо за Монголд ч юм уу тэр зургийг агаад тэрний зургийг хасчлаа үзэгшин тавихгүй гэдэг. Энэ бол ялгархан галуурхалт. Ялгуурлан гадуурхалт гэхгүй юу? Тэр мэрэгшин зураачийн юм байх чинь тэрийг ингээд тэр зургийг за энийг хас энийг аа гэж. Тэр нэг 10-аад хүн байна уу хэдэн хүн байна уу? Тэр хүний доторх юуг нь мэдээгүй байж сайн мэдхгүй. Зарим нь танихгүй шүү дээ баг. Зүгээр мэдтэй басна. Тийм комисс жюри бол ер нь их буруу юм байна. Хэрв тийм комисс жюри явах юм бол бүр одоо те одоо Монголд бол нэг шүүмж хэлэх тийм юу бол их дутагдж байгаа. Ялангуяа урлаг судлалын тал дээр бол Монголд бол их дутагдж байгаа. Манайх дандаа үндснийхэн юм л одоо туушаад яваад эхэлсэн. Энэ ч зөв. Нэг хэсэг бол бас тэгжил үзнэ. Шүүмж. Тий, шүүмж цаанаараа. Тий. Тэгэхээр одоо шүүмжлэгч гэж ямар хүмүүс байх хэвтэй? Шүүмжлэгч бол зүгээр шүүмжлэн шүү дээ. Тийм тусгай хүмүүс байх хэвтэй юм уу? Гэхдээ тусгай хүмүүс байж болно шүү дээ. Ягаад болдгоо? Ер нь бол шүүмжлэгч бай, урлаг судлаач бай, урлагийн түүхч бай, тий. Урлагийн шүүмжилдэг. Бүр философч тэр гүн ухаанч нь философчт нь байж нэг 5-6 хүн нэг хүний зурган дээр задлан шинжилгээ хийх хэрэгтэй байхгүй юу? Уншдаг тий. Тий, бүр одоо яадаг. Одоо орманыг одоо гаднаас нь ойлгохгүй шүү. Уран зургийг ингээ хараад нэг ойлгодог зураг байна. Зүгээр нэг задлаж унших, анализ хийгээд тийм ээ дүгнэлт хийгээд ингээд унших тийм юм бол дутагч байна. Үнэхээр яг хоо тийм хүмүүс байдаг шүү дээ. Бага. Тэгээ эднэр чинь байна шүү дээ. Эднэр энэ одоо урлаг цалин байхгүй. За одоо жишээлбэл Монголын одоо дөрс хурлын маш том байгууллага одоо хамгийн одоо бүр 80 хэдэн жилийн төвтэй байгууллага Монголын орчуудын ил байна шүү дээ. 600-аад гишүүнтэй том байгууллага. Бид нэр бас гишүүн тэгтэл бол улсаас энэ байгууллагыг бол харж үзэх юм байхгүй. Хуучин бол өөр байсан шүү дээ. Тий. Орчуудын ил Жүлтэн байгаа байсан. Жүлтэн гочоо сайдын зэрэгэлдээ байсан. Машин ундаг байсан. Улаан намрын машин ундаг. Тэгж л төв хорооны хурал муултай одоо юун дээр орж юм хэлдэг, танилцуулдаг, төсвөөс юм яадаг. Улсын бүр дөрсөөрлийн төрлийн бүх югаар захиалгыг авч 18 аймагт салбартай 5 том үйлдвэртэй тэгээд нэг том ийм аппаратур захирдаг байсан байхгүй юу. Тэгээд нэг хитэн гишүүнтэй. Бараг ингээд юм хийж байгаа л бүгдээрээ гишүүн байсан байхгүй юу. Тэгтэл тэр үед бол яг тэр хуучин нийгэм үеийн өнгөрсөн нийгэм үеийн хуучин жоохтой өнгөрсөн нийгэм үеийн тэр бол тэрнээс бол авах юм их байгаа. Тий, их байгаа. Тэрийг бол харин яаж баланслах уу гэдэг бол энэ эргэтэн тушаалтан эвэртэн тураатангууд бол мэдэх асуудал. Тэ? Тэрсэл мань үтийн бол яаж орлоо чарлаад зүгээр их хурал дээр яаж орлоо чарлаад агсан сохтоо тавьж гэсэн ер нь дийлэхгүй шүү дээ. Яг л энэ манайх бол энэ ийм гоё байгууллагыг дээш нь авах бол маш амархан. Багшаа тэгэхээр маш амархан. Одооны бөгөөд за яг
уран бүтээлч зураач хүн заавч хүүтийн тариалах ёстой юм уу? Энд чинь зүгээр сайн дурын асуудал. Сайн дурын асуудал тий. Сайн дурын асуудлагаас гадна дуртай болгоныг авчихгүй шүү дээ. Тий. Бас нэг өөрийн нэг одоо жишээлбэл урчуудын эвлийн гишүүн болоход тодорхой нөгөө юу байгаа, хэмжүүр байгаа. Тийм үзэсгэлэнд оролцсон, тийм юм ийсэн. Би даасан үзэсгэлэн гаргасан болсон. Одоо тийм би даасан үзэсгэлэн ёс зүй зансуудхан одоо тийм юмуутаа гэдэг ингээд дүрмэнд байдаг байхгүй юу? Тий. Тэрийг шалгаруулад яхаар чинь тэгээд. Яг нэг хэсэг бол хэдэн жилийн өмнө бол нөгөө нэг төслийн сургууль төгсөөл бараг төгсөөгүй урчуудын эвлийн гишүүн нэг хэсэг болсон байхгүй юу? Дөрөв чи одоо бас нэг дарга марганыхын нөлөө мөлөөгөө тэр шавнараа болгодог ч юм уу те. Нэг жоохон нэг хэсэг тийм байсан. Одоо тэр үед болсон одоо нэг заашилбэл нэг 20 хүн боллоо гэхэд нэг 6 нуран бүтээл хийж явж шийдэх байхгүй. Босton бүртгэлтэй тий идэвхтэй. 20 хүнээс 6 хүн гэдэг чинь айгүй баг үзүүлэлт. Айгүй баг үзүүлэлт байгаа байхгүй. Тэр чинь мэрэгжлийн сургуульд өгчөөд урчуудын эвлийн гишүүн болж байгаа уран бүтээл хийхгүй. Тэр хүн амьдралаа хөөцөлж болно. Гэхдээ нэг тэр хүний асуудал шүү дээ тийм үү? Гэхдээ бас нэг юм чинь бас нэг гоё чанар байх хэрэгтэй. Совест гэж орсууд ирээд байдаг шүү дээ. Тэр совесттэй нэг үзэсгэлэнд орч юм уу те. Нэг хөөрхөн бас нэг гоё тийм байвал би харамсдаг байхгүй тийм гоё авьяастай хөөхдөд төгссөн байдаг. Тэгээд юм аяхгүй зарим нь лапатцсан ч явж явах шиг те. Ялангуяа тэгэл одоо нэг нам замын гэсэн юмнууд яах юм бол тэгэл нам зам дагаал нэг пэлтгэн бялганагч. Тэгэл нэг цүнх өөрөгч долоогч. Тэгэл тэгсэн чи их гоё үг байна. Бялганах гэдэг нэг үг байна Монгол үг. Бялганах гэсэн утгатай юм байна. Одоо хүний юу? Хүнд одоо аятал засах. Тийм үү? Бялганах гэж. Бялганагч гэдэг нэг үг байна. Тэр их гоё санагдаад байна. Яагаад гэвэл чинь бялганах гэж нэг бялууч нэг бялганаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бялганах гэдэг үгнээс чинь бялуу гарцсан юм бол гэж бодоод байгаа. Бялуу гэдэг үг чинь гарсан юм. Багш нэгэн үеийг ярихгүй болохгүй. Яг гэвэл бас л та 90-ад оноос хойш одоо хичээл гарснаас хойш та гэр бүлийнхээ хүнтэйгээ чин зөөрийг гаргаж бас 1994 онд хувийн сургууль нээжсэн дүрслэг урлагийн анима гэдэг. Тий. За энэ сургуулийг бол ярихгүй бол бас болохгүй нэр яг гэвэл таны бас олон шавнарын сургуулаар орж гарсан. За таны бас амьдралын бас эд оргил үе бас тэнд өрнөсөн баг те. Тэгээд энэ сургуулийг хоёр яагаад ингэж анх бий болгох нэг сэтэл тийм. Нөгөө их нэг зах зээл мах зээл болоод тэгэл энэ дүрсгийн сургууль чинь нэг юу ягаал нэг коллеж болно гээл. Тэгэл нөгөө дүрсгийн сургуулийн тухайн захирал одоо юу мөн удирдлагууд нь нөгөө хөгшин багш нараа хусаж эхлэхгүй юу. За тэр агуу дондог байна. Тэтгэврт гэдэг нэрээр гаргачих гэж байгаа байхгүй юу. Тэгээ ядам сөрөнгийн туяа багш байна. Тийм үү. Тэгээ олон багш байсан л хэдийдэн багш. Тэдний гаргачаад нөгөө нэг одоо нэг үеийнх нь ингээд эхэлж байгаа юм байна л да. Тэр үед ингээл би бодож байгаа нэг туяа багш хэлэхгүй. Одоо сургууль байгуулаа. Би сургууль байгуулах гэсэн байхгүй шууд. Тэгээд үржинэ туяа заяа яаж болгон тэгэл бид ингээл туулаа ингээ яриад. Нөгөө ядамсар өгснөр өнөөгөө шинэ энд хоолмол хийгээл цаймаа явуулаад өрхөд бас ингээд оролцоол зөвлөөл ингээл. Тэгэл ер нь сургууль байгуулъя гэж ихсэн байхгүй юу би. Тэгэл хөөцөлдсөн. Тэгээ боловсролын яам чинь бол ихт бол бас л хүндэл газар байсан л да. Тэгээ барилаа тавиагүй л байсан. Тий. Тэгээ яг тэр аимшигтай ер нь дандаа бичиг сачгийн хойноос ингээ хөөцөлдөг. Тэгээд сургууль байгуулах гэж 6 сар гүйсэн. 94 онд. Тэгэл 6 сараас 3 сараас өсөлтөө 9 сарын 2-нд л анхныхаа хичээлийг нээж байгаа байхгүй. Тэгээ боловсролын нөгөө юун дээр шиг ингээ дандаа ийм сайдын зөвлөө хуулахад дандаа ийм хуруу зузаанд ийм материал сургуулийн материал хүн болгонд. Тэр чинь одоо нэг компьютер байхгүй шүү дээ. Бичгийн машинаар бичүүлнэ шүү дээ. Тэг нь. Нэг хүнд хуруу зузаан материал. Тэгээ 10 хэдэн хүн баг шүү дээ. Тэгээ бодгоч юм бас айгүй их ажилтай байхгүй. Тэгээд нэг үсэг алдчих юм бол ингээ алдчихсан байж таа. Айгүй тийм. Хүн зурталт. Гэхдээ би тэр бичээч хүн алдчихгүй. Тийм өөрхөө. Тэгээ бичиж байгаа хүн тэгэл мөнгө нөгөөл нэг ямар робот биш хөргөө. Тийм өөрхөө тэгээ айгүй хэцүү шүү. Тэгээд тэр чинь тэгэл нэг бичсэн бол засгаад ингээ. Тэгээ тийм үед бол тэгээд
нэг сургууль байгуулад нэг анима гэж нэг нэр өгөөд латинаар одоо сэтгэл мэтгэл гэсэн л утгатай л. Тэгээд ядам сүрэнгийн нэрэмжит гэдгийг би санаачлаад анима гэдэг нэрийг бас санаачилж байгаа өгөөд тэгээд сургуулийн эмблемийг би хийж өгөөд одоо хэрэгжилж байгаа эмблем чи одоо автор нь одоо би байхгүй да. Үүсгэн байгуулагч. Үүсгэн байгуулагч. Тий би тэр одоо нэг бас нэг сургуулийн үүсгэн байгуулагч байна. Тэр эмблемийн автор нь байна. Тэр нэрмээр өгөхт нь би өөрөө гол ороод үүсгэсэн тийм түүх нь бол тийм байгаа. Тэр үед төлбөр хийдвэл яг анх нэг 6000 байсан шүү дээ. 6000 төгрөг байсан шүү дээ. Дараа нь 9000 болж идэв. Тийм тэгэхээр шихгүй. Тэсэн чинь тэр чи хөөрхөн тэр чинь оюутнууд нэг өвөөгийнх нь эмээ өвөөгийнх нь цогц мөхцийг барьсан юм. Мөнгө зөв. За. Багшаа энэгээр төлбөрөө төлж болох уу гэдэг. Нэг өвөөгийнх нь юун дотор нэг цоён юун дотор торгомор ингээ ороочсон. Багшаа энэгээр төлбөрөө төлж болох уу гэж доктор ингээ хэрчээ болоод явчихж байгаа. Өрөвдөж байгаа байсан. Яа заавчих юмсан. Би тэргээр нь яах вэ тэрж одоо өвөө эмээг манай өвөө эмээгийн ийм байгаа маа гэдэг цөгц мөнгөн цөгц тэгээд юу юм ч байлаа нэг би одоо санддаг юм нэг юу лээ нацагд орж ийнэг гэх нь юу лээ очир энэ дэр барьсан хонхон барьсан тэгэл би яа зүгээр өрөвдөөл явчихж байгаа. дотор ингээл зарсгээл явчихдаг юм л нөгөө. Тэгээд ер нь шрифтэр би таны тухайн бас баг цаг мэднэ л дээ. Энэ урлагийг бас Монголд эзэмшсэн бас цөөх хүмүүсүүдийн нэг. Та өөрөө бас нэг ярилцлаган дээр дурдсан байдаг. Таны багш Орос хүн байсан. Болгар Орос анд урд. Та яагаад энэ шрифтийн урлагт юм гүн дурлсан юм бэ? Гэхдээ дөрвөлжийн сургуульч одоо дөрвөлжийн урлагийн дунд сургуульч бид нөгөө график анги гэж явна шүү дээ. Зураасан зургийн анги, график, станковый те, бодит график одоо төмрөөр одоо юу холдоосон баг эднэргээл тэр хоёрыг л үзчихсэн. Тэгээд хажуугаар нь бүх ангиудад шрифтийн хичээл ордог байхгүй юу? Зургийн ангиудад. Шрифтийн хичээл. Тэгээд шрифтийн хичээл бол шрифтийн үндсэн байгуулалт. Одоо жишээлбэл одоо дэлхийн ер нь бүх одоо энэ геометрийн шинжилгээ ухаан одоо юу ч вэ дөрвшуулагч юм уу одоо шрифтч байдаг юм те юун дээр бол дөрвөлжин дугуй гурвалжин гэсэн гурван одоо хэлбэр бол үндсэн одоо өгөгдсөн байгуултынх нь одоо бүтэц байгуултынх нь өгөгдмөл тийм дүрс байхгүй юу. Дөрвөлжин дотор чи ингээл жоохон хажуу талаас насаал нэг П үсэг доороос нь ингээл иш үсэг ийшээ ингээ хоёр яхаа энэ үсэг гэдэг ингээ дөрвөлжин үсгүүд байна шүү дээ. Дугуй үсэг бол А үсэг, Ö үсэг гэл хажууд нэг ингэх юм бол юу үсэг эднэр гэл тэ кирилл дээр л ингэж ярихад гурвалжин гэх чи А эднэр гэл ингээл тэр дөрвөлжин дотор тэр латин үсэг, готик үсэг, кирилл үсэг эднэр чинь грек үсэг эднэр чинь багтчих واخхой юу. Тэр байгуултанд нь. Тэгэхээр тэрийг бол манай дөрвөлжин сургуульд одоо бидний одоо хайртай багш байсан. Ялангуяа миний их хайртай багш, шрифтийн багш нөгөө Цэрэнбэл багш. Тэр ч одоо Цэрэнбэл багш урлагийн гай зүтгэлтэн Цэрэнбэл багш нэг Герман тэр боловсруулсан юм. Тэр шрифтэр бол одоо тэр агуу ихтэй дэлхийн топ супер майструудаар заалгаж байсан тийм хүн байхгүй юу. Би тэр ягаад орцсонг бол тэр нэг гой нэг лоозон биччихийг би нэг харсан юм аа. Дээр үед нөгөө дөрвөлжин сургуульд ороогүй байхдаа нэг 7 дугаар анги ч үлээ. Хотын салбар дээр лоозон биччихийг харж ирсэн. Тэгээд ингэж бичиж сурах юмсан гэсэн нэг тэр их гоё санагдсан байхгүй. Нэг уулаан дээр нэг цав цагаана ингээд. Энэ одоо ямар гоё биш тийм ч нэг. Тэгээд нэг өрөөнд орсон чинь манай их тэнд ажиллаж байсан байхгүй. Өрөөнд орсон чинь нэг нөхөр энэ самбар дээр ингээд балкадны үзэгэнд ингээд тэгтэл балкадны үзэгээр ингэж бичдэг юм гэдэг ер нь ерөнхийдөө л ер нь ойлгоод тэгэл их сонирхоод ихэлсэн байхгүй. Тэгэл тэргээр шингээс энэ мал тэгсэн чинь миний багш хөрхөн тэр нэг Орос гэдсэн болгар байхгүй. Василий Янчев гээд тэр Европт бол маш нэртэй одоо их
одоо надад нэг 3 юм зузаан ном байдаг юм болгоор хэлдэг. Тэр бол одоо миний гарын авлага. Тэгээ Цэрэнбэл багшийн бас нэг хүүхдүүд нь яасан бас Цэрэнбэл багшийн бас нэг ширвтийн ном би тэр эднэр бол ингээд гоё одоо өөрчлөн уншиж дуусахгүй байгаа юм чи одоо өөрчлөн ингээд юу бас судлаад тэр чинь түүхэнч байгаа байгуулт тэгээд нэр зохион бүх юм чинь байгаа байхгүй. Тэгээ тэр багшлал тэр ширвтийг заахаас өмнө бол заах бол тэр байгуултыг эднээс сурцсан. За одоо нэг манай ингээ хэд бол зарим нь сураагүй нойлын ногоонд байгаа байхгүй. Зарим нь нөгөө манайх шиг дөрчгөө төгсөөд нэг уран зургийн дөршгуурлын дунсаад төгсчихсэн. Манайх 4 жил байхад тэднийх бол 5 жил байх жишээтэй. Тэгэхээр чадвар нь аюу илүү байхгүй. Тэгэл би дундан дайраал орчлоо. Нэг төмөр үзэг барайл. Зүгнээс нь баруун тишээ нэг Кирилл өвчгөр нэгчил. Багшийн самбартай байгуултыг хийж байгаа шүү. Тэгэл ингээл ясан чинь зүгээр гүйцэтгэхэ байлаа л да би чинь. Латин Кирилл хоёроор гүйцэтгэх байсан байхгүй. Тэгээ манай багш ямар сайндаа байх ингээл нэг ингээл юм хичээл дээр энийг муу заасан дээр ингээл бид нар бичнэ шүү. Хүлээж байгаа авчдаг байхгүй. Тэр ягаад надад би элчинд гэн би энэ одоо юунд үзэгсэнд хэрэгтэй мэрэгтэй гэдэг худлаа яриад авч үлдэх гэдсэн чинь ашир үлээсээр гад гээ энэ хэрэгтэй энэ хтэмт хэрэгтэй үлээс хатаад байгаа. Тэр хатаач. Тэгсэн чи өөргөө тэгээ одоо бодоод нэг оюутны сайн ажлуудын одоо академийнхаа фондонд авах. Миний одоо дараагийн хүмүүст үзүүлнэ. 5 жил ширвт залах миний бол нэг хуруу цуцаан юу байгаа. Энд бол танаас бас нэг зүйл асуумар санагдаад байна. Та хэр шашин шүтлэгтэй вэ? Би шүтлэгтэй. За. Би бол одоо бүх шашныг шүтнэ. Хүн төрлөختөнд гажууд ямар нэгэн сект усгал биш л бол бүх шашныг ер нь шүтэн бишрхэн цаашаа зүгээр ямар ч хүндэтгэх ойлгохын тулд тэдний талынх нь би бол Библийн судрыг бол 66 зохиолоос нь бол тэр их шинэ хуучин гэрэмэг бол бас уншижсэн бас тэмдэглэл хөтлөжсэн нэг хэсэг бас нэг 90-ад онд нэг бас нэг ингэж явж байсан. Итгэгч Христэд итгэгчний дунд бас нэг хэд хоног гэдэр явж байгаа. Тэгээд ер нь үнжин ингээд тиймэрхүү юм яагаад ирэхээр жоох ингээд нэг тал руу ингээд хивээгээд ирэхээр яагаад ингээд юм гэснээр нөгөө талын сонирхоод ингээд буддизмын одоо тий манай шарын шашны л гэж буддизм гэхэд цааш юм. Шарын шашны юунд л бас ингээд яагаад тэгэл тэр нэг одоо сүүлдээ нэг юуны одоо нэг Туркийн нэг соёлын төв дээр мөнгөө тараадаг тэр нэг Коран судрыг л Кирилл өсгө дээр л монгол хэл дээр л уншиж байгаа. Сонирхол байдаг юм байлээ. Тэгэл янз бүрийн юунууд чинь бас нэг тэр жишээлбэл Христийн урсгал их чинь дотор хичнээн олон сект урсгалд тэр хичнээж байдгийг хэдэн мянгач байдгийг мэдэхгүй. Тэгээд хоорондоо их муу байдгийг тэр хичнээн. Бас уу. Тий хоорондоо их муу манай урсгалд очиад дэнд очиод тэгээд зарим нь ятгадаг гэднэр тий. Бас сони. Тий их сонь. Зарим нь бол нэг сүм мөмтэй, зарим нь бол сүм маань одоо ийм байдаг манайх сүм байдаг тийм. Ингэж мөргөж барьдгүй гэдэг нэг урсгалаар болно шүү дээ. Нэг ортодокс, прославны тий. Үнэн алдар ч юм уу, католик ч юм уу, протестант, нестеран ч юм уу. Одоо урсгалаар тэр нэг хөдөлгөөнөө одоо яах нь шүү дээ. Тэр нэг бурхан лугаа илэрхийлэх нь биш. Гэхдээ миний ганцхан шүтдэг юм бол тэр мөнх тэнгэрт би шүтдэг болсон байлаа. Тэгээд ингээд яагаад гэсэн чинь мөнх тэнгэр чинь яагаад манайх мөнх тэнгэр шүтээд байдаг гэсэн би нэг гаргалгаа олоод авсан л да. Тэгсэн чи юу гэвэл манай галактик бол харагдж байгаа нь 200 саяас илүү одоо гэдэг юм байна. Зөвхөн ингээд дуран муранга хардаг ч юм уу тий одоо орны дуран. Тэрнээс яшаа хэдэн юу гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр тэр одны хэрэгэлт бол нэг спираль хэрэгэлттэй. Тэр спираль чи ингээд ирэхээр ч нэг хас үүсдэг юм байна л да. Ингээд зөвхөн нэг чагтлсан авахаар ингээд хас үүсдэг юм байна. Тэгэхээр л тэр өвөг дээдсүүд бол тэр мөнх тэнгэр гэдэг тэр хастай холбоотой ингэж те
Тэрний одоо тэр хасын хөдөлгөөнийг бий болгох. Тэр хөдөлгөөн бий болж хасыг бий болгосон. Тэр нь бол одоо эрчим хүчний одоо тий одоо дийлдэшгүй одоо юу гэдэг хасын бэлгэдлүүд нь янз бүр шүү дээ тий. Тэгэл одоо манай өвгдөөс чинь тийм хасаа шүтдэг болсон баг гэж би юу нэг тийм гаргалгаал нэг ягаад байгаа байхгүй. Би бас таны одоо цагч баг үлдсэн байна. Аавыгаа дурсаач. Таны аав бас тухайн үед алдартай хүн байсан. Одоо олноо бол одоо өөрийн салбартаа Саятан самбуу гэж одоо хочтой нэртэй хүн байсан. Цолтой. За энэ бол одоо мөнгө төгрөгтэй баян болоод Саятан гэж дууддаг байсан. Одоо тухайн үед цорын ганц хүн одоо 1 сая тонн ачаа тээвэрлсэн. Ачаа тээврээ. Тэгээд ийм мундаг хөдөлмөрийн баатар хүн байсан. Аавыгаа та дурсаач. Ямар хүн байсан? Манай аав ч одоо Арангаан нөгөө булган сүмэн хүн. 13-т үгүйшээ багтаа нэг тийм нэг аав нь болохоор зэлхэж өгөөд би тэр одоо тэр өвөлдөө тэгэхээр бол би хараагүй л дээ. Чин дээр нас бас. Тэгээд хайнгийн 10 шартай. Тэндээсээ нэг ноос ноолороо яаж нэг юм малын дүүгээд мэдээ аймгийн хөв тушаадаг. Тийм нэг жинчин хүн байсан байл та. Нэг удаа нэг жим ингээд юу ачаа бараага болооч шүн ингээд нэхэр нэг хондгийн байл та тэд нар чинь нэг жинчтэн. Тэгээд яас нэг ийм хээр талд ингээд бүр холоос ингээд тийм хоёр гэрэл ингээд нэг алга болол нэг нэмэгдэл нэг алга болол ингээд гараад ирсэн байхгүй. Харагдаад ирсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь болохоор одооныхоор нэг тээврийн машин байхгүй. Одоо нэг анхны одоо нэг машинууд тээвэр хийдэг. Тэгэл энэ тэнтгүү. Тэгэл хосцгаан гэрэл хосорол ингээд исэн байхгүй. Тэр тухайн үед ийм зам байх штэ. Тийм шүү дээ. Дид үс яг ч Тустай газраараа л явж. тустай газар тэгээ нэг замаар тэгээ жалган малга тэгэл ийшээ ингээл нэг юу гэдгийг тойрол ингээл тэгээ хосцгаан гэрэл энэ тэнд яваад чон их чон шиг гэж байгаа байхгүй юу. Тэр хол алс хол. Амтыг биш амтэн биш. Тэгэл өөрөө гайхаал. Тэгэл ингээд тэргээр нөнгөрөөл явхад ашир бол нэг манай өөрийн нэг 13 настай өөх чинь энийг л би жолооч сурмаа одоо энийг сонио тэгэл хот руу орсон юм билээ. Аав нь ч нас ус ээж нь ч нас орсон. Тэгэл нэг хүн аймгийнхаа нэг хүнийг дагаад хот руу ороод тэгээ нэг газар ажиллаад яг нэг юм зөөж өгөөл тэгэл байдаг шнэ хотод орж ирсэн хүмүүс чинь. Тэгээд хамаатан саданч байхгүй нэг өөрхий нэг бас нэг сайхан чанартай Монгол нөхөрл бас нэг гэртээ байлгасан байл. Тэгээд дараа нь нэг засвар масвар хийгээл одооныхоо нэг гадаадын ямар машин билээ тэрний засварчин болж идэр болсон баа. Тэгээд дараа нь тэр засварчин хүн чинь бас нэг машинаа хөдлөх хасаах гэхэр чинь шаардлага нь болоод машин жолооч болчих жоохгүй. Тийм үү? Тэгэл машин жолоодол тэгэл дараа нь тээврийн жолооч болол тэгэл ерөөсө тээвэр хийгээл ихсэн юм лээ. Хот хоорондын тээвэр. Тэгээд яг чинь нөгөө хашаатын холбоо гэж байсан юм байна. Тэгээд бас нэг барилга тээврийн контролын автоваз гэдэг нэг худалдаа бэлтгэлийн яамны юм автоваз байсан тэнд байсан юм байна. Тэгээд тэндээ бол олон жил болсон. Тэгээд тэр чинь нөгөө 63 онд нөгөө нэг юу ягаад хөдөлмөрийн баатар тэр болцол хангасан байхгүй юу. Тэгээд ингээ тэр юугаа автоврын одоо хөгжилд бол хувь нэмэр оруулсан олон сайхан өндөр жолооч нарын нэг л дээ. Гэхдээ бол би бол аавынхаа одоо хамгийн хамт явсан хүүхэд нь би баг. Кабинд нь. Тий, кабинд. За 8 наснаас эхлээл ерөөсөө 16 хүртлээ. Төрөлхийн сургуульд ортлоо 8 жил. 8-аас 16 гэдэг чинь 8 жил. За бараг 9 жил явсан 7-оос эхлээд. 100 аймгаар тууцсан уу? Гэхдээ бүх төр энэ тугаагүй би ч одоо нэг тэгэхэд чинь ус хүртэл явж байсан байхгүй. Атлан. Альва багшаа. Авьяас ч ингээд нэг ухаат үцхээр цаана заавалчгүй нэг юм генетик юм гарч ирээ. Бага. Тэгэхээр танаа удамд тийм үү байсан? Байсан.
Уяасаа хийж нөгөө аавын аав чинь зэлхэж өгч юм чинь тэр чинь их сайхан морийг зурдаг хүн байсан гэсэн. Бас. Чихнээс нь авахулаа ингэж зураад тэгээд сүүлэн дээр нь ингэж дуусаад. Яг нөгөө Монгол зургийн зураас нь хараагаа. Тийм хүн байсан гэж манай аавыг хаяасан гэж. Манай аав өөрөө бас тэрийгэ дураад зурчдаг байхгүй юу. Гэтэ би их муу зурж байна. Аавыг сайн зурдаг гэдэг. Би аавыг дураагаад бас зурсан. Би бүр муу зурчих байгаа байхгүй юу. Тэгтээ бас нэг зураад байгаа байхгүй ямар ч ясан нэг нүдний нэг ураг байна те. Харьцаа мэрцэг бас нэг гайгүй гаргачаад. Чи надад сайн зурж ийн гэдэг тэгээд идэх байхгүй. Тоглоод байгаа юм аа шин. Тэгтээ тийм удан байгаа. Байдаг тийм. Айлд бол заавал нэгэн байдаг. Нөлөө удам. Тий. Тэр чинь нэг байна бас тий. Тий нөлөө байна тэр чинь орчин нөлөө гэр бүлийн орчин нөлөө байна те. За маш их гоё байна. Тэгээд тантай бас уулзаг уудсан. Би өнөөдрийнхээ бас энэ подкастыг бас нэг өөрийнхөө сүүлийн үед их хүмүүсээс асуугаад байгаа маа. Зочдоос бас уламжт болгоод асуучи тэгээ өндөрлөе гэж бодож байна. Таныхаар аз жаргал гэж юу юм бэ? Үгүй одоо аз жаргал гэхээс одоо нэг аз жаргал азтай тэгээ жаргалтай нэг л ойлгож өгдөггүй. Хүн яг өөрийнхөө жишээлбэл би өөрөө яриахад би бол дуртай юм л зурна. Энэ бол миний аз жаргал. Дуртай юм л зурна. Дургу юм уу зурхгүй. Ягаад зурхгүй ч яг одоо тэгэл нэг бас нэг амьдрал юм байна. Гэхдээ чи нэг энийг зураад өгөөч. Нэг хитэн төргөөгийг бол хүн мэдээж мэрэгчлэн байгаа юм чинь зурж л таа штэ. Гэхдээ ер нь бол аз жаргал гэж ингэж яах юм бол тийм нэг азтай хүмүүс биш үү бид нар чинь нэг жоохон авьяас заяачихсан. Нэг тийм авьяас өгөгчгсэн. Тэргээрээ бас нэг жаргаж явдаг юм аа шин. Тэгээд аз жаргалтай бол миний хувьд л тэр зураачтай хувьд бол зураач хүний хувьд бол дуртай юм а зурах. Тэр л аз жаргалтай байдаг байхгүй. Хүний хувьд бол би бас ойлгохгүй. Аз жаргалтай юм бол хулгайч хүн ч аз жаргалтай байна те. Алдарч хүн ч аз жаргалтай байна. Тэр мундаг ламч аз жаргалтай байна. Золонтой ч байна. Янз бүр шүү дээ. Тэрс бол аз жаргал гэдэг юм дээр бол тэгээд аз жаргалтай гэдэг чинь тэгэл оросуудын нэг шасси гэдэг чинь яша сливийг л тэгэл онгорол дуулаад байдаг. Тий нэг ажил бүчгээр яша сливийг болчихж байгаа юм байл үү те. Тэр нэг мэрэгжлийн эрх чөлөөгөө өөрөөсөө идлээсэ гэж би боддог байхгүй юу. За энэ нэс гоё үгээр өнөөдрийнхээ юу. За тэгэл үнэхээр гоё хэллээ. Тэгээд дараагийн дугаараар заавалчгүй таныг өрье шүү гэж одоо танд амлая. Та бид хоёр бол маш их юм ярих ёстой юм байна. Угаасаа энэ бол дуусшгүй сэдв. Тэгээд яг ирэх жил хавар гоё уулзнаа хоёлаа. Эрүүлэнх байх нь байна шүү дээ. Тэгээ эрүүлэнх байх хэвээр. Вакцин хийлгэж болохгүй юм. Одоо ч дахиж хийх байхаа. Одоо энийг зүгээр болох байл гэдэг асуудал. Би одоо тэгээд хүн чинь байна шүү дээ. Хүн бол ер нь их сонин эмзэг мөртлөө их бүх амт шүү дээ. Яг үнэ. Тий. Хүн өөрийгөө эмзэг болгоёг бол амархан. Бүх болгоёг бол бас амархан. Гэхдээ төсвөл хэрэгтэй. Төсвөл төвчээр хэрэгтэй. Тэрээс бол хүн бол бүх юмыг зохицуулаад байна шүү дээ. Одоо тэр марс гараг маргийг зохицуулах гээд ингээд шунаад байгаа байхгүй юу? Хэмжинтэй байх хэрэгтэй байхгүй бас хүн чинь. Тэр чи самнаасаа айл гардаг л. Энэ чинь одоо нөгөө юугаар шашны бэлэгдэл зүг одоо янз бүрийн юугаар явах юм бол тэнгэр бурхнаар тоглож ийлэх зүг шүү дээ. Тэгэхээр бол яг үнэ. Тэнгэр бурхнаар тоглож ийн гэдэг бол заавал тэр шүтлэгтэй хүн тэгж хэлэхтэй биш. Тэр өөрсдийн мэдлийн орон зайнаас халиад өөр юмд орно гэдэг бол цаанаас зөксөл чинь шиг л бид нэр тийшээ очиж байгаа шүү. Зөксөл харь ярихын нүүж ирлээ, хурж ирлээ гэл яадаг штэ. Киномын дээр тэгэл явандаа тийм болчих юм билүү. Тэр чинь тэгэхээр бид дургуул байж таарна штэ. Тэгэхээр тэнд байгаа юм чинь бас нэг тэр мөн эффекттэй байгаа шүү. Бас л дургуул байгаа штэ. Тэгэхээр өөрсдийнхөө орчин дотор тэгэл байж их цаг хугацаанд уралдаал ингээл байж их хэрэгтэй байхгүй. Нөгөө манай Монголын одоо агуулгын солиор гэдэг чинь сүрлэг орж шүү дээ. Урлагч одоо бас нэг хэдэн ардын урлагийнх нь л одоо аварч шүү дээ. Тэр морин хор хэдэн бүжиг тэгээд нэг одоо нэг Баруун аймгийн тэр бийлгээ тэгээд уртын дуу тэр тэ гоё хичнээн дуусан. Хичнээн гоё дуулдаг тэр уртын дуу. Тэр шин тэгээд
тэр ардын дуу тий. Тэд чинь бас нэг одоо манай ардын дүрсэх урлагийн одоо төрөл мөрөл бид чинь Монголын дүрсэх урлагийг тогтоогод байгаа байхгүй. Дүрсэх урлагийн малчт маань байна. Малчт маань байж ш төөрхий. Тэрний малчтын чинь суудаг сууц тэдний амьдралын одоо уламжлал энэ чинь манай соёл тэр чинь мундаг том одоо нэг хабитат гэж юм бий болсон. Тэр чинь хабитат гэдэг юм их ч одоо хотчлт гэдэг юм бол одоо жишээлбэл суурин гэдэг юм бол одоо хүн төрөлхтөн бий болоход ягаад манайх тэр нүүдэлчин гэж ингээд нүүдэлчин ингээд тийм нэртэй байна. Тэр өвдөөсөө тэр нүүдэлчин нэртэй нүүдлийн мал аж ахуйч Монголд бол байхгүй бол Монголын мал бол байгалийн зохисгоогоо алдагдахаар бол тэрний дуртай тэр хэдэн үнэгээ ферм дотроо тижээл байж л байна. Заавал бүгдийг тэгэж хошуур оож гаруулж болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө сэтгэлгээ нь хоцрогдсон яваад байгаа байхгүй. Тэгж ярьдаг одоо энэ одоо манай энэ засаг масагч нөгөө яачаад байна шүү дээ. Өөрхөө өвгөрчөд байна шүү дээ. Өвгөрчөд нөгөө хэний хэлдгээр потенциал нь чадамж эднэр нь байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө нэг одоо тулга төрсэн нэг юм яриад байдаг. Сая сонгуул дээр чинь нөгөө листер нөгөө юугаар намынхаа нөгөө юу гэдэг вэ? Жагсаалтаар гарч ирсэн шүү дээ. Арыг ядахтаа тэгж байгаа байхгүй юу? Тэд нар чинь жагсаалтаар гарч ирсэн ч гэсэн 10 хүний ганцхан дуурна. Босдууд нь ингээл штампанд орсон. Тий, штампанд орсон. Тий, шаблонд орчихсон. Тэгэл өөрхөө тэгэл бат төп гэнэ үйлдвэр шиг топ гэж зохиол таглагын топ гэж зохиол ингээл ийш конвейер дээр топ ингээ ийм болчихж байгаа байхгүй. Буратино болгоцсон. Буратино ч харин мохос эхлэхгүй шүү дээ. Эсэргүй. Тий, эсэргүй. Нэг Пиноккио гэдэг шүү дээ. Айгүй эсэргүй байхгүй. Аз болж одоо шинэ үед бас аливаа ч үед байсан дөө. Тэгээд шинэ салхисын үйл зүйсэн сайхан залуучууд шудраг юмыг одоо өнгөтөр хардаг, юмыг бас зөв шударгаар ярьдаг залуучууд их төрж байна. Тийм шүү дээ. Тэгээд тийм бол залуучууд маш их олон болоосай л гэж одоо хүсэж байна. Тэгээ багшаа бид хоёр ингээд анзаарсан бах яриад л тэгээд харамсалтай цаг маань болчлаа. Тэгээд танд баярлалаа дахиад. Тэгээд өнөөдрийнхээ подкаст ийхүү өндөрлүүлье. Бид хоёртай хамт байж сайхан бүх талын сэдвийг хүндсэн яриаг сонссон та бүхэнд баярлалаа.